За сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Жүжиглаж подкастын маань ээлж дугаарыг хүргэж байна. Тэг яг хөө энэ дугаар маань өмнөх 7 хоногт ерөнхийдөө яг ясаманда хөрөстэй байсан дээ. Тэг яг хөө оюуко бид хоёр яг завчуулаа ингэж таарад энэ 7 хоногт одоо энэ дугаар ороод за тэгээ дараа 7 хоногт манай оны сүүлийн дугаар бол орж байгаа. Энэ бол ингээ 22-нд орж байгаа дугаар. 29-нд бол манай оны сүүлийн дугаар ороод ерөнхийдөө яг 24 оны маань подкаст дугаарууд ингээ дуусч байна. Тийм тэгээд энэ нөгөө нэг 7 хоног хоцорсон дугаар байгаа юм л да. За тэгтээ хоцорсон ч гэсэн тэг яг оруулъя гэж бодсон юм аа. За тэгэхээр энэ удаагийн дугаараар оюука маань бас нэг сонирхолтой хэрэг бол бэлдсэн байна. За яасан бэ гэх юм бол байгаль орчин аялал жуулчлалын яамнаас за тодорхой хуулийн этгээдэд бол газар эзэмших хэрэг олгосон. За гэхдээ тэр газар эзэмших хэрэгээ дараа нь энэ захиргааны байгууллага маань өөрөө олох ёсгүй байсан юм байна гэдэг юм туталчихсан сонирхолтой юм шийдвэр бол гаргасан. За тэгээ үүнтэй холбоотойгоор тухайн нөгөө газар эзэмших хэрэг авчихсан байсан хуулийн этгээд маань өөрт учирсан охирлоо бол нэхэмжилсэн юм сонирхолтой хэрэг байна. Гэтэ угаасаа юу штэ тий. Одоо ингээл нөгөө захиргааны байгууллагууд иймэрхүү кейсүр нэг хоёр гардаг баха. Гэтэ энэ болгоны ард жишээлбэл ямар нэг хуулийн этгээдэд бизнес ч юм уу тий тодорхой үйл ажиллагаа ингээл яваал хөндөгдөөл тэр хүмүүс ингээл цаг цаваа зарцуулаад айгүй их ингээд тохирол очих нь айгүй ойлгомжтой байна. Тэ уг нь бол Харин тий. Ер нь нөгөө захиргаа өөрөө буруу шийдвэр гаргасан тохиолдлууд байдаг. Тэгээ нөгөө шийдвэр нь хууль бус шийдвэр байхаас гадна бас нөгөө хууль ёсны шийдвэр гаргаад ч гэсэн иргэн аж ахуйн нэгжид бас хохирол учруулах тохиолдол бас гардаг юм байл. тийм тийм. Тий. Гэтэ яг хөө тэр хууль ёсны хэрнээ одоо жишээлбэл зарим шийдвэрээ захиргааны байгууллага өөрөө туслах хэрэгтэй шүү дээ. Тэ өөрөө олгосон болохоор Тэгээ өөр тэнгуут эргээд тэр болгоны ард яг нэг тийм хуулийн этгээдийн ч юм уу хүний яг эрх ашиг сонирхол ингэж хөндөгдөж байдаг юм шиг санагдсан. хаа. За өнөөдрийн маргаа маань яг нөгөө тийм асуудал хөндөж байгаа. Ер нь бол энэ за яг шүүхийн шийдвэрүүдийг эхлээд танилцуулчих дөө. За энэ маргаа маань хамгийн анх бол одоо Чингэлтэй дүүргийн иргэний иргэн анхан шатны шүүхээр 2022 оны 9 сарын 6-нд орж исэн. Одоо энэ 2 жилийн өмнө ингээ үүсч явж исэн. За тэгээд улмаар бол давзаалт шатны шүүхэд 2022 оны 11 сард ороод за тэгээ улсын дэжүүх бол 2023 оны 2 сарын 9-ний өдөр 24 дугаар тогтоолоор ингээд эцэслэн шийдвэрлсэн юм маргаан байгаа. За тэгээд энэ маргааны маань хариуцагч бол одоо энэ маргаа үүсэж байгаа цаг үе нь бол 2015-аас 18 оны хооронд байгаа юм. Тухайн үед одоогийн байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн яам маань за 2015 он 18 оны онуудын хооронд бол байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам гэдэг ийм нэртэйсэн мөлий. За тэгэхээр одоо яг энэ юуныхаа явцад бол а энэ юугаа ярих шийдвэрээ ярих явцдаа ер нь байгаль орчны яам, байгаль орчны сайд гэж яриа явчих. Тэгтээ яг нэр нь бол илүү одоо том бүтнээрээ урт нэртэй байгаа. За энэ хариуцагч маань ингээ байгаль орчны яам. За нэхэмжлэгч маань бол А гэдэг хуулийн этгээд байгаамаа. За тэгээд үйл баримтаа танилцуулахад юу болдог вэ гэхлээр за энэ А гэдэг хуулийн этгээд маань бол одоо энэ богдгоо уулын тархан цацад газарт газар ашиглах одоо ийм хүсэлт гаргаад байгаль орчин аялал жуулчлалын сайдын шийдвэрээр газар ашиглах эрх олгосон ийм шийдвэр гаргадаг. За энэ яагаад нөгөө газар ашиглах шийдвэр байна вэ гэхлээр одоо нөгөө тусгай хамгаалалтай газар нутагт бол газар эзэмших боломжгүй зөвхөн газар ашиглах боломжтой байд юм байна байна лээ. Түүнээс гадна нөгөө нэг одоо гадаадын иргэн гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуй нэгж бас тусгай хамгаалалтай газар нутагт ямарваа нэгэн байдлаар газар эзэмшиж ашиглах боломжгүй байдаг юм билээ. Тэгэхээр бас тусгай хамгаалалттай газар нутгийн горим нь за зүгээр энгийн газартай харьцуулахад бас ийм ялгаатай байдаг онцлогтой. За тэгээд энэ АХХК маань бол одоо сайдаас газар ашиглах эрхийг бол 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр авч ирсэн. За тэгээд энэ Богдгаан уулын тархан цацад газрын Хүүшийн зүүн богны ам гэдэг нэртэй газарт 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан билээ. За тэнгууд энэ шийдвэр нь эхлээд сайд одоо газар олгох шийдвэр гаргана. За сайдын энэ газар олгосон шийдвэр дээр үндэслээд газар ашиглах эрхийн гэрчлэгээ бол зөвхөн 5 жилийн хугацаатай бас олгогддог юм билээ. Тэгэхээр нөгөө одоо тусгай хамгаалалттай газар нутагт дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчлэгээг бол ингээд 5 жилээр сунгуулад явнаа. Тэгээ дээдл нь 5 жил олгогддог бас ийм онцлогтой. За тэгэхээр энэ компани маань бол ингээд газар ашиглах эрхийн гэрчлэгээ 5 жилийн хугацаатай авсан. За улмаар бол
Энэ ингээд 15 оны 12 сард авсан. За улмаар 16 оны 6 сард за тухайн нөгөө Тархан цацад газрын хамгаалтын захиргаа за нөгөө Тархан цацад газар маань орчин байгаа нутаг дэвсгэрийн одоо сумын засаг дарга. За тэгээд энэ компани гурван маань бол гурван талд улсын тусгай хамгаалалтын газар нутагт газар ашиглах тухай гэрээг байгуулсан байт юм лээ. Гэрчлэгээ авсныхаа дараа 6 сарын дараа. За тэгээд газар ашиглах гэрээ бол одоо нөгөө тухайн этгээ тий одоо газар ашиглагтай холбоотой эдлэх эрх хүлээх үүргийг одоо наривчлан зохицуулж байгаа баримт бичиг. За газар ашиглах гэрээнд ямар зохицуултууд байгаа вэ гэхлээр за нэгдүгээр компани маань бол аль жуулчлалын зориултын дагуу газар ашиглах ёстой. За ингэхдээ байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр ашиглана. За газрын төлбөрийн тухайд бол эн чинь 4 газар ашиглаж байгаа байхгүй юу? За тэгээ үүндээ бол нэг жилд 52 сая 800 мянган төгрөг төлөхөр болсон байт юм лээ. За тэгээд манай одоо энэ А компани маань 2016 оны 6 сард энэхүү газар ашиглах гэрээгээ байгуулснасаа хойш 2018 оны 1 сар хүртэлх хугацаанд ингээд нэг 105 сая төгрөг төлчөөд явж исэн. За тэгээд бас ингээ нөгөө гэрээний дагуу одоо газар ашиглах үүрэгтэй штэ. Тэгэхээр гэрээнийхээ энэ үүргийг хэрэгжүүлэх хүрээндээ бол тухайн газар дээр одоо барилга барих гэсэн юм бэлээ. За тэгээд тэр нөгөө барих байгаа барилгынхаа одоо хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилга архитектурын зураг, за тэгээд цахилгаан холбоо, гэрэлтүүлэг гэдэргээд бүхий л шаардлагатай ингээд зураг төслөө боловсруулах зорилгоор бас нэг тийм зураг төслийн компанитай зураг төсөл боловсруулах гэрээг бас 2016 онд байгуулсан. За гэрээнийхээ төлбөрт 13 орчим сая төгрөг төлцөө явж исэн байлээ. Энэ нөгөө үйл баримтаас харахаар энэ бүр юу байгаад байгаа юм л да. Ийм эзгүй хээр ч юм уу тийм цахилгаан шугам шүлжээ тийм дид бүтцэд огт холбогдоогүй ийм хээр газар байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь ингээд цахилгаан одоо ер нь цэвэр бохор усны шугам гэрэлтүүлэг энэ төр гээд бүх юмыг шинээр суйрлуулах гад байгаа юм байлээ. За тэгээд ийхүү ер нь бол газрын төлбөртөө 105 сая төгрөг төлчихсөн байсан. За тэгээд бас тодорхой хэмжээний барилгын зураглалтай холбоотой 13 сая төгрөгийг төлчөөд явж байсан. За гэтэл юу болдог вэ гэхээр одоо яг маргаан бүхий үйл баримт эхэлнэ. За тухайн үеийн байгаль орчны сайдын одоо 2018 оны 3 сарын 29-ний өдрийн холбогдох тушаалаар тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн хэд хэдэн зохицуултыг үндэслээд за А компани маань одоо газар ашиглах эрхийг нь дуусгуулсан байдаг. За ингэхдээ бол тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуульцаас хэд хэдэн үндэслэлт дурддаг. За нэгдүгээр бол тархан газар богдохын хуулийн одоо нөгөө тусгай хамгаалалтын газар нутаг бол тархан газар нутагт хамаардаг. Одоо нөгөө ангиллын хувьд юм байгаа. За тэнгууд тархан газар нутагт хориглох үйл ажиллагаа гэж ядсан юм байна. Тэрний үг гэхээр газар хаглах, ухах, одоо тэсэлгээ хийх гэх мэтийг хоригддаг юм байна. За тэнгууд энэ зохицуултыг зөрчсөн гэж нэгдүгээрт үзээд за хоёрдугаард бол одоо энэхүү тусгай хамгаалалтын газар нутгийн горимыг зөрчүүл газар ашиглах эрхийг дуусгар болгох үндэслэл байдаг. За эдгээрийг үндэслээд бол газар ашиглах эрхийг нь дуусгар болгосон байд юм байна. За тэгээд тухайн үед манай энэ хариуцагч А компани маань бол нөгөө байгаль орчны сайдын эсрэг одоо захиргааны иргэн шүүхэд бол нэхэмжил гаргаж ирсэн мэлээ. За нэхэмжил гаргахдаа юу гэж гаргаж ирсэн бэ гэхэлэр захиргааны ерөнхий хуулийн 47-гийн 1-6 гэж зохицуулт байдаг. Энэ нь болохоор нөгөө захиргааны актыг илт хууль бусад тооцох одоо үндслүүдийг дурдсан ийм зохицуулт байдаг. За манай А компани болохоор тухайн одоо байгаль орчны энэ сайдын газар ашиглах эрхийг нь хүчингү болгосон шийдвэр бол эргэн хуулийн этгээдийн эрх хуульчны ашиг сонирхолд халдах одоо хууль зүйн үндэслэл байгаагүй гэдэг ийм заалтын дагуу илт хууль бус гэж үтсэн. Энэ нь болохоор захиргааны ерөнхий хуулийн 47-гийн 1-6. За ингэж үзээд захиргааны тухайн үедээ бол захиргааны хэргийн анхан давах хяналтын гэсэн 3 шатны шүүхээр яваад за 2019-с 2020 оны хооронд ингээ 3 шатны шүүхээр яваад за улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр бол 2020 оны 5 сарын 13-нд гарч исэн билээ. За тэгээд улсын дээд шүүхийн шийдвэрээр юу гэж үздсэн бэ гэхлээр энэ нөгөө байгаль орчин аялал жуулчлалын сайдын одоо тэр газар ашиглах эрхийг хүчингү болгосон шийдвэр нь илт хууль бус захиргааны акт биш байна гэж үзээд нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хүчингү болгосон. За тэгээд энэ дээд шүүхийн тухайн үеийн тогтоолыг харахаар яагаад ер нь энэ компани газар ашиглах шийдвэрийг хүчингү болгоцсон? Тэгээд яагаад тэр хүчингү болгосон шийдвэр өөрөө хууль бус биш юм бэ гэдэг ийм тодорхой үндслүүд харагддаг. Одоо энэ компани тухайд бол баригч ийсэн тэр одоо аялал жуулчлалын зориулалтаар авсан газартаа ямар барилга барихч байсан бэ гэхлээр ийм морин хуурийн загвар бүхий одоо үйлчлэгээ орон сууцны зориулалтад барилга байгууламж барих гэсэн мэлээ.
За тэгэнгүүт яг авцсан байсан тэр нэг 4 га газар нь болохоор ийм уулын ингэр газар юм байна л та. Тэнгүүд тэн дээр ингээ байшин барихын тулд одоо нөгөө ташуу байшин барьчих болохгүй шүү дээ. Газрын тэгшлэх хэвээр. Мгм. Мгм. Ийгүү тэгшлэх нь өөрөө нөгөө тэр газрыг ухах сэндийчих ийм нөхцөлд хүргээд тэгээд тархан цацад газрыг чи одоо ингэж ухаж сэндийчих аргаар одоо нөгөө гэмтээхийг ингээ хуулаараа хоригдсон. Тийм болохоор ерөнхийдөө энэ нөгөө яг зураг төслийг нь харахаар ингээд уулыг одоо ингээд гэмтээхээр байгаа учраас ерөнхийдөө газар ашиглах эрхийг нь ингээд хүчингү болгоод за тэгээ энэ хүчингү болгосныг нь шүүх бас буруутгах үндслэхүй байна. Энэ шийдвэр бол одоо хууль ёсны юм байна гэд үзчихсэн юм бэлээ. Мгм. За тэгтээ яг одоогийн маргаан бол ингээд саяны юу одоо саяны тэр өмнөх шүүхийн шийдвэр бол ер нь туслах шинжтэй одоогийн маргаанд хамааралтай. За одоогийн үндсэн маргаан маань бол өөр асуудлыг хөндөж байгаа. За ингээд захиргааны хэргийн одоо 3 шатны шүүх ерөнхийдөө шийдвэр хүчин төгөлдрөгийн үжицсэн. За хариуд ингэнгүүт манай нэхэмжлэгч А компани маань яадаг вэ гэхээр нөгөө хариуцагчийн иргэний хэргийн шүүхэд хариуд одоо иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар татдаг байгаль орчин аялал жуулчлалын сайдыг за ингэж хариуцагчаар татахдаа ямар үндслийг баримталдаг вэ гэхлээр за анханасаа ингээ ашиглах боломжгүй газар ашиглах эрх олгосон. За тэгээ ингэж ашиглах боломжгүй газар ашиглах эрх олгосноос нь болоод нэхэмжлэгчийн тухайд бол газрын төлбөрийг 2 жил төлсөн. За түүнээс гадна бол гэрээний төлбөр гэж бас нөгөө зураг төсөл боловсруулсан гэрээний төлбөр гээд 13 сая төгрөг төлсөн. За тэгээ түүнээс гадна нөгөө өмнө захиргааны иргэн шүүхээр явахдаа нэг өмгөөлөгчийн хөлс гээд 10 сая төгрөг төлсөн юм билээ. Тэгээд ерөнхийдөө газрын төлбөр 105 сая гээд эдгээр 3 төрлийн төлбөр нэлээд нэг 128 сая төгрөг болж байгаа юм. За энэ 128 сая төгрөгөө одоо энэ байгаль орчин аялал жуулчлалын сайдаас гаргуулнаа гэд иргэний иргэн шүүхэд тэхэмжил гаргасан байдаг. За ингээд хэдүүлээ үндсэн маргаан руугаа орж ийн. За тэгээд хариуцагч одоо мэдээж хэрэг одоо иргэний иргэн шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бол хүлээн зөвшөөрдөггүй. За хариуцагч юу гэж хэлдэг вэ гэхээр нэгдүгээр за газрын төлбөрийн мөнгөө нэхэд байгаа манай нэхэмжлэгч за хариуцагч яг үүнтэй холбоотой бас сонирхолтой тайлбар хийдэг. За газрын тухай хуулиа тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулиа харвал ер нь ингээд тухайн этгээд газар ашигласан газараа одоо олгогдсон хугацаанд ашигласан байна уу ашиглаагүй байна уу гэдгээс үл хамааран төлбөр төлөх үүрэгтэй. Тийм болохоор одоо энэ компани газраа ашиглаж чадаагүй нь хамаагүй угаасаа хуулиараа төлбөрөө төлөх үүрэгтэй байсан учраас энэ газрын төлбөр нь нэхэмжлэх эрхгүй гэж нэгдүгээрт хэлдэг. За хоёрдугаарт бол энэ одоо газар ашиглах эрхийн цуцалсан зүйл бол ингээд хуулийн дагуу гарсан шийдвэр. Түүнээс биш энэ ингээд сайдын буруутай үйл ажиллагаанаас ч юм уу болсон зүйл биш. Тийм болохоор ерөнхийдөө энэ сайдаас гим хорыг одоо хохирлыг нэхэмждэг хүндлэх үү гэж маргадаг. За тэгээд одоо шүүхийн шийдвэр рүү орцгоё. За анхан шатны шүүх бол иргэний хуулийн 498-ийн 2 дугаар зүйлийг баримтлаад ерөнхийдөө нэхэмжлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлсэн байдаг. За иргэний хуулийн 498-ийн 2 бол нөгөө гим хорийн чигцэн зохицуулт байгаа. За 498-2 юу гэдэг вэ гэхлээр хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаагч албан үүргээ зөрчсөн гим буруутай үйлдэл улмаас бусад гим хор учруулсан бол уг гим хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуц зарлигна гэд. Тэгэхээр яг хав санаа нь сайдын одоо буруутай үйл ажиллагаанаас болоод гим хор бусад учирсан бол буруутай шийдвэрээс болоод учирсан бол түүнийг нь одоо төр хариуцна гэдэг ийм зохицуултын дагуу нэхэмжилсэн 220 сая төгрөгөөс нь өмгөөллийн хөлс буюу 10 сая төгрөг нь бол энд хамаарахгүй гэж үзээд зөвхөн одоо нөгөө зураг төслийн 13 сая төгрөг за газар ашиглах төлбөр 2 жилийн төлбөр 110 сая төгрөгийг нийлүүлсэн одоо мөнгөн дүнг бол хангаж шийдвэрлэсэн. За давзаалдах шатны шүүх болохоор нэхэмжлийн шаардлагаас нөгөө зураг төсөл болон өмгөөлийн хөлс хоёрыг нь хасаад за зөвхөн газрын төлбөрт 2 жил дараалан төлсөн 105 сая төгрөгийг бол гаргуулж шийдвэрлсэн. За хууль хэрэглээний хувьд бол анхан шатны шүүхийн шийдвэртэй нэгэн адил гим хорийн үндслэлээр нэхэмжлийн шаардлагыг ингэж хэсэгчлэн хангасан байна. За ингээд нэхэмжлэл одоо хангагдаад ер нь бол нэхэмжлэгч талдаа илүү давуу талтай шийдвэрүүд ингээ гараад явчихж байгаа. Тэнгүүт манай хариуцагч буюу одоо байгаль орчин аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хяналтын журмаар гомд гаргасан байдаг. За ингэхдээ давзаалдах шатны шүүхийн магадлалыг одоо эс зөвшөөрч одоо бас тодорхой онцлог дурддаг. За тэгээд нэгдүгээрт бол энэ нөгөө байгаль орчин аялал жуулчлалын сайдын одоо нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгар болгосон одоо үйлдэлийг
Энэ иргэний хуулийн 198-ын 2 заасан одоо төрийн албаг жингэн буруутай үүдэлт гэж үүсэхгүй гэж хэлсэн. За тэгээд хоёрдугаар болохоор тэр нөгөө газрын төлбөр нь шууд орон нутгийн төсөвт орж байгаа. За тэгэхээр сайд тушаал гаргаад одоо тэр мөнгийг буцааж төлөх үндэслэл байхгүй тэр мөнгө чинь нэгэнт ингэ төсөвт орсон гэж хэлээд идэв. За ингээд бол шийдвэр магадлал хүчингү болгож өгөөч гэж хялдан шидэ шүүхэд хариуцагчийн зүгээс хандсан. За хялдан шидэ шүүх бол тус маргааныг одоо иргэний хэрэг шүүхтийн шийдвэрлэх тухай хуулийн 172-ийн 2-ын 1 буюу шүүхийн одоо хууль хэрэглээний зөрүүг арилгах гэсэн үндслээр хүлээж авсан байдаг. За хяналтын шийдний шүүхийнхээ нөгөө тогтооллын дүгнэлтийг нь шууд хариуг нь хэлэхэд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаагүй. Гэхдээ бас тодорхой юм хууль хэрэглээний сонирхолтой тайлбаруудыг хийдэг байгаа. За нэгдүгээрт бол хоёр одоо шатны шүүх маань хэрэг шийдвэрлэх ажиллагааны бол зөрчил гаргаагүй байна. Одоо нөгөө нэхэмжлэгч одоо зохиогчдын хууль заасан эрхийг бол эдлүүлсэн байна. Гэхдээ одоо хоёр шатны шүүх бол хууль хэрэглээний алдаа гаргасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээг байна гэж үздэг. За тэгээ тийм учраас хяналтын шатны шүүх бол энэхүү одоо шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах замаар хоёр шатны хууль хэрэглээний алдааг залруулж зөвтгөх боломжтой байна гэд одоо хууль хэрэглээний тайлбаруудаа хийж эхэлдэг байгаа. За ер нь бол анхан болон давзаалагчны шүүх маань одоо нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэхдээ иргэний хуулийн 497-гийн 1 буюу одоо гим хорын эрх зүйн ерөнхий үндэслэл за тэгээд нөгөө байгууллага албан тушаалтны бусдад учруулсан гим хорын хариуцлагыг үндэслэл болгоод байгаа. За хялдан шатны шүүхээс энэхүү одоо нөгөө үндэслэлсэн хуулийн зохицуултыг буруу гэж үзсэн. За хялдан шатны шүүхийн үзэж байгаагаар за нэхэмжлэгч нь хариуцагчийн одоо гаргасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх олж аваад за тэгээд холбогдох ингээд төлбөрүүдийг төлсөн байсан боловч за тэр газар эзэмших эрхийг нь хүчингү болгоод нөгөө анх төлбөр төлсөн одоо суур үндэслэлийг ингээ байхгүй болгоцсон. Тэгэхээр энэ харилцаанд одоо хариуцагчийг бол үндэслэлгүй хөрөнгөцсөн гэж үзэж байгаа юм билэ. Яг юу гэсэн үг вэ гэхээр хариуцагч нь одоо нэхэмжлэгчийн газрын төлбөрт төлсөн одоо төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөцсөн гэж үзсэн. За үндэслэлгүй хөрөнгөжөхтэй холбоотой зохицуулт бол энэ иргэний хуулийн 492 дугаар зүйлд байдаг. За тэгээ хялдан шатны шүүх бол 492-ийн 1-ийн 1 гэдэг зохицуултыг баримталсан. За энэ нь юу гэж байгаа вэ гэхлээр хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсвэл үүрэг нь хожим дуусгар болсон буюу хүчин төгөлдөр болсон бол за бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж байгаа. За тэгэхээр энэ нөгөө нэг за хөрөнгө олж авсан этгээд нь бол байгаль орчин аялал жуулчлалын сайд байгаа. Ямар хөрөнгө олж авсан бэ гэхээр газрын төлбөрийг 2 жил дараалал нь төлүүлээд нэг 100 сая төгрөгийн хөрөнгө олж авсан байгаа. За үүрэг гүйцэтгэгч этгээд нь бол газрын ашиглах эрхийн гэрчлэгээтэй газраа одоо зориултын дагуу ашиглах үүрэг, зориултын дагуу ашиглах болон төлбөр төлөх үүрэг хүлээж байсан тэгээд хоёр. Тэгээ энэ хоёрын хооронд энэ үүрэг нь бол одоо нэг газар ашиглуулах тухай шийдвэрээр үүссэн байсан. Тэнгүүд тэр шийдвэр маань 15 онд ингээд үүсээд тэнгүүдээ 18 онд хүчингү болонгууд нөгөө нэг үүрэг үүссэн үндэслэл маань байхгүй болсон. За тэгээд энэ болохоор үндэслэхгүй хөрөнгөжих энэ зохицуултын одоо нэг урдчилсан нөхцөлд болчихж байгаа. Үүрэг нь хожим ингээд дуусгар болцсон. Шууд нөгөө хэрвээ нэг анхан давхын гим хороор явах юм бол байгаль орчин аялал жуулчлалын яам эсвэл сайд ямар нэгэн юм хууль бус үйлдэл изүүлдэггүй хийсэн болж тарах гэдэг штэ тий. Тэгээд нөгөө гим тэрэндээ нөгөө гим буруутай гэдэг нөгөө урдчилсан нөхцлүүд нь бас ийм. Тийм. Гэхдээ энэ дээр бол гэрээний харилцаа бол эхэлж явж бас газар эзэмших гэрээ мэрээ дагууллагддаг шүү дээ. Тий. Гурван талд гэрээ мэрээ байгуулагддаг. Тэгэхээр за ингээд бол өмчлөгүй хөрөнгөчгөр гаргуулсан байт юм лээ. За энэ маргааны одоо үндсэн шийдэл бол ердөө ийм. Яг нөгөө одоо хууль бус гэх нэ чинь тэр шийдвэрийг бол шүүх хууль бус гэж үзээгүй шүү дээ. Захиргааны иргэн шүүх. Ер нь анх газар ашиглах эрх олгогдсон байсан. Тэр шийдвэрээ дараа нь хүчингү болгочингууд хохирол учирсан. Тэрнийг яг аль үндэслэлээр гаргуулах юм бэ гэдгийг нь ингээд тодорхой харуулад өгсөн шийдвэр юм болов уу гэж бодсон. Тийм ээ. Тэгээ угаасаа гэхдээ анхан давах гим хор гэж хэлдэг байгаа нь яг харуулаас харин тийм хууль бус үйлдэл изүүлдэггүй байхгүй байгаа байхгүй тий. Харин нөгөө гэрээний харилцаа явж байгаад анх тэр нөгөө үндэслэл болоод байгаа маа цуцалдчихж байгаа болохоор яхааргүй айл алхныхаа үүрэг бол дуусгал болчихж байна л да. Тий.
Энэ нөгөө одоо энэ шийдвэрээс харсан сургамж гэх юм уу зүгээр ер нь нэг сонирхол татсан юм нь одоо захиргааны байгууллагаас нэгдүгээр иргэний хуулийн зохицуултыг үндэслэн хохирлоо гаргуулж байгаа юм. Тий шууд иргэний шүүхээр. Аа. Тэгээд тэрэн дээр захиргааны байгууллага гин буруутай гэж одоо шүүхийн шийдвэр тогтоосон уу үгүй юу гэдэг нь хамаагүй байгаад байгаа. Тэгээд нэр бас нэг сонирхолтой юм ярихангууд би бас энэ маргааныг эхлээ уншаа явьжсэн чинь захиргааны маргаан юм уу иргэний маргаан юм уу гэдгийг ялгаж чадахгүйсэн байхгүй юу? Аха Цагаан аха. шийдвэрийн улмаас хохирлоо гаргуулад байгаа юм шиг. Гэхдээ Тэгсэн харин гол юм яг захиргаатай байгууллагад байгаа тэр нөгөө газар гэрээ хохирол хоёр нь яаж ч утсан захиргааны маргаан биш байгаа учраас иргэнлөө орчиж байгаа юм байх та. Тэ нэр. тий яг нөгөө гэрээний харилцаа нь иргэндээ илүү суурилсан гэж харсан болов уу гэж утсан. Тэгэд сонирхолтой нь энэ маргааны одоо нөгөө шүүгчдийн бүрэлдэхүүнд улсын дэд бүхийн 5 шүүгч байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Аа. энэ 5 энэ чинь ер нь бол иргэний танхимаар эцэслэн шийдвэрлэж байгаа маргаа. Тэгсэн чинь энэ 5 шүүгчийг нь хоёр нь захиргааны иргэний танхимын шүүгч үлээ. Оо. Ер Тэгээд нь нийлээд шийдсэн юм харин байна. тэр бас энэ нэг юм захиргааны багаанч гэсэн юм мэдрэмж хууль хэрэглээний мэдрэмж Авсан орж уу? ирсэн болов уу? Тэгэж бод. Нийлээд л шийдэж тэ. Тий. Тэгэхээр бас нэг тийм захиргаа эргэн хоёрын зөвшөлтсөл энэ хоорондоос гарч ирсэн ч юм шиг. Тэгээ захиргааны хэрэгээр явах байсан бол юу одоо жишээлбэл нөгөө нэг захиргааны байгууллагын бас яг хууль бус үйлдэл эсвэл улмаас иргэн хууль этгээд чинь өөр зүйч тохирлоо захиргааны иргэн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хэрэгтэй. Аа. Энэ тохиолдолд одоо жишээлбэл нөгөө тэр туслаад байгаа шийдвэр нь бас хууль бус биш хууль ёсны бараг шийдвэр болж таарад байгаа юм шүү. Тэ. Тий. Гэхдээ би одоо цахилгааг бас сайн мэдгүй л хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны яаж явдгийг нь. Гэхдээ бас ингэж Аа. хэлсэн. Манай одоо онлоороо бол одоо хууль ёсны шийдвэр болмоос учирсан хохирлооч гэсэн гаргуулж болно гэдэг ч тийм тий. Аа. Энэ хүн бас цахилгаагаар шууд нэхэмжилсэн бол гаргуулж болох юм болов уу гэж бас бодсон. Гэхдээ Тэгвэл захиргааны шүүхэд гаргасан чинь татгалзаад иргэнлүү гэсэн юм болов уу? бас тэгсэн байж магадгүй тий. Хамгийн гол Тийм нь процессын хувьд бас тийм байсан байж магадгүй л. тий нөгөө өмнөх захиргааны шийдвэр нь бол захиргааны байгууллагын буруу биш гэж үзсэн. Тэгэхээр иргэнээр явсан байж бас магадгүй л. А өөр тийм захиргааны хэрэг байгаа мó өмнө нь? Тэгээ нөгөө өмнө нь нөгөө газар ашиглах эргийг нь хүчингү болгосон шийдвэрийг илт хууль бус болгуулъя гэж шүүхэд хандаад захиргааны шүүхээр яваад Аа. тэгээ тэр үед болонгууд захиргааны 3 шатны шүүхээр тэр шийдвэр илт хууль бус биш байна гэж үзсэн. Тэнгүүд ер нь захиргааны байгууллагын шийдвэр бол хууль ёсны байсан юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тийм байна тий. Тий. Аа. Тэгэхээр тухайн үед хохирлоо хамт нэхэмжилж болоогүй. Тийм болохоор иргэнээр явсан ч юм уу. Бас энэ тактик баг л та энэ төр. Ямар Зөв шүүхээр зөв сонирхолтой л юм байна тий. Аа. тий. Нөгөө бас аль хэргийн шүүхэд хандах уу, аль эрх зүй маргаан бэ гэдэг дээр хүртэл айгүй ер нь сонирхолтой мэтгэлзээ хилцүүлэг өрнөж болохоор л юм шүү дээ. Харин тэгээд энэ бас нөгөө хальт ингээд тархан цаазат газрын нөгөө хамгаалтын одоо горимч юм уу үйлчлдэг юмнууд амар хөндөгдөөд жишээ нь тэгж хамаагүй ухад сэндийц одоо тархан цаазат газрыг хамаагүй ухад сэндийчж болдоггүй мэн гэж сонирхолтой юмнууд харагддаг. Тийм нөгөө дан ганц иргэний хуулиараа шийдвэрлэхээр юу бол биш юм байна маргаан тий. Тий. Захиргааны нийт эрх зүй хэв хэмжээнээс хэрэгэлсэн л юм байна. Тий нөгөө классик Шүү. эдний маргаан биш л юм тий. За ийм бас Гэхдээ яг угаасаа юу баха? аха Одоо онолч ашиглаад практикч ашиглаад энэ бол ийм л маргаан цэвэр захиргаа байна, ийм л маргаан цэвэр иргэн байна гэж бас ялгаж салахад угаасаа хэцүү баха. аха Ер нь нюанстай хандаал практик дээр бол ер нь тэгчл явдаг бах. Одоо аль алийнхаа хуулийг хэрэгжлэх юм байдаг, аль алисын тохиолдолд хэрэглэх юм байдаг. Одоо тэгэл яг онол дээр чинь ийм бол захиргааны маргаан байна, ийм бол иргэний маргаан байна гэж заасан ч гэсэн одоо шууд практик дээр ингээл бүр яг тас хөндлөн явж бас болдог юм байдаг, болдоггүй юм байдаг. Нюанстай л үздэг байх ер нь хүмүүс те. тийм баха. Энэ тэгээд энэ хууль хэрэглээний жишгийн хувьд бас амар ач холбогдолтой гэж ер нь бодсоо. Одоо нөгөө хуулийг энэ юуны подкастын ихэнд ярьжсэн чиг ер нь ингээ практик дээр захиргаа шийдвэр өгчөнгөө болох тохиолдлууд нэлээд гадаг штэ. Аа. Яг иймэрхүү байдлаар одоо өөр төвчөрсөн хохирлоо гаргуулж болд юм байна гэдгийг харуулад. Тийм бас тэгээ ер нь бол царгааны шүүхэд хандаад хэрвээ яг иймэрхүү төрлийн кейсийг иргэний иргэн шүүхээр явдаг бол царгааны иргэн шүүхэд хандаж бас цаг мөнгө алдчих хаар тий шууд иргэний шүүхэд хандаа явуучвал хамаагүй цаг хэмнэхээр юм уу? Харин Юм бэ шүү. ингэдэг юм байна шүү. Юм бэ шүү. За хоёлаа өнөөдрийн дугаараа ингээд өндөрлөх үү?
тий энэ чинь нэрээ одоо 22-нд орж байгаа. Бид тээр ер нь бол яг л 21-нд л бичиж ин л да. Өчигдөр 20-нд нөгөө өмгөөлөгчдийн шалгалтын дүн гарсан юм бэлээ нэрээ. Нэр тэрнтэй холбоотой Аль сайн сайхан юу вэ? цус дурдсанаас тэгээд нийт өмгөөлөгчийн шалгалтандаа амжилттай оролцсон өмгөөлөгч болсон хүмүүстээ баяр хүргье. Баяр хүргье. Тэрнтэй Тийм тэр ихтэй холбоотой нөгөө хаа гэр нийт бүл авсан айгүй байдаг. цөөхөн хүү өгсөн байсан. 70 идэл үү юу лээ? 100 идэл үү? Чалны Тэр шалгалт өмгөөлөх хүмүүс холбооны дүн ихтэй амар сонин гарсан ингээд нөгөө юу байхгүй ингээд хүмүүсийн угаар жагсаалт авахгүй. гарсан урд нь ерөөсөө номер байхгүй тий ингээд нийт number ерөөсөө байхгүй. Аа. Тийм болохоор яг тэднүүхүү орсон байна мэн гэж хэлэхэд өргөцөө байсан. Ингээ 2 3 зүгээр чагсаалтын ингээ зураг оруулсан. Тэр нь Аа. жоохон сонирмсан. Тэгээд найзын тоолоогүй тэдний энэ. Гэтэ бас нийтлээ олон өмгөөлөгчтэй болсон юм шиг харагдсан. Тэнцүү хүмүүс нь ер нь 50% төхөх баха. Оо за за. За тэнцүү өмнөд Хангалттай баяр 50 гарах юм болов уу? хүргье. Бас ингээ хэд хоног амар стресссэн бах уу зэл. Тийм тиймэрхүү шалгалт өгөх чинь нэрээ нэлээ стресстэй мөлий те. Харин гэтээ оны өмнө бас ингээд тэнцүү хүмүүс маань бас том гоё баяртай байгаа хаа. Нэрээ гоё байгаа хаа. Хэрвээ сайн нөгөө хуульчин шалгалтаа өгчдүүд эргээд өмгөөлөлтийн шалгалтаагаа тэнцэн бол тэгэл жилийн дотор өмгөөлөгч хуульч болол Харин оны тий. өмнө бөөн баяр байгаа хаа. Харин тий 24 он бас гоё юм да. Гээл те. Харин тий. Энд тэгээ нөгөө юу яа гэв Нөгөө хангаргаа нөгөө 1 сарын 13-нд өргөдөг юм шиг байл ш тэ. тэгээд оны өмнө ингэж хийж дуусгах тийм болов? Стом мэдэхгүй мэнэ. Тэр нөгөө өнцөйлийн өдрөөр өргөдөг гэж сонссон. Тэгтээ яах юм байгаа. Харин 1 сарын 13 болч нөгөө анхны үнцүүл батлсан өдөр болол тэгээд идэг л та тий. Ха Үгүй шүү 1 сарын 13 чинь 92 оны үнцүүл батлсан өдөр шүү тий. ардчилсан өнцөөлөө. Тий. Аанд тэр хийж мэддэг нас. Марцчихжээ. 1 2 дугаар курс тахтай чэйжилдэг байсан юм аа. За тиймэрхүү сонтой байна да тэгээд. Яг Өөр юу вэ? өөр 50 ч гэх шиг. Яг уу бид одоо нэг өмгөөлөгчд бид бүр гурлаа бол ороогүй. Зарим нэг нь орсон ч гэх шиг. Тэр яг дугаар хийх хэсгээ бол бас мэдэхгүй байна. Нөгөө одоо ер нь хоорондоо ярилцж байгаа шийдий ч гэх шиг. Тийм бас нэрээ сонь сайхнаас нь ярихаар л юм. Гэтэ гадарчж байгаа хаа. Бид хоёр орсон байсан бол амар ойлгомжтой нэрх байсан байлгүй дээ. Тэр надад үнэхээр мэдэхгүй байна. Юу хийснийг. Гэтэ өмгөөлөгчтэй шалгалтын сонирхолтой юм нь яг хуу эн чинь юу нэг айгүй шин тогтож байгаа л нэг жишээ шин шалгалт штэ. Ер нь 2 жилийн өмнө хөөжчлөө. Тэрнээс өмнө бол нөгөө хуульч болсон хүмүүс чинь ерөөхдөө өмгөөлөгчөөр бүртгүүлээд л өмгөөлөгч болчдог байсан юм лээ. Тэнгүүд нөгөө нэг яг хуу ялгаатай юм нь юу юм шиг санагдсан гэх нөгөө эсэ бичүүлдэг нь айгүй сонирхолтой санагдчихсан. Нөгөө хамгийн ихний жилийнхаа юу одоо шалгалтын дээр нисээ бичүүлдэг гэж сонсвол ямар сонирхолтой юм бэ л гэж бодогдсон. Нөгөө 10 жилийн нийгмийн олимпиадад орохдоо нисээ бичдэг байсан шүү дээ. Нэг тиймэрхүү вайб мэдрэгцээ. Харин авдаг нөгөө одоо арга хэлбэр нь гэх юм арай өөр юм шиг байна тий. Яг хөлчийн цаагнаас жоохон ялгаатай. Энэ жил журам нь өөрчлөгдсөн гэж яриадсан. Яг уу би ч өөрөө нэг сайн судлаагүй л дээ. Гэтэ нөгөө хүмүүсийн ярианаас сонсоход өмнө нь бол бас яг нөгөө бодлого нь хуульчдын шалгалтантай нэлээд төстэй 90-90 захиргааны бодлого дээр эсээ орж ирдэг байсан юм шиг байгаа. Энэ жил өөрчлөгдөө шууд нөгөө бодлого бодно гэхээсээ илүү кейс үгэнгүүтээ илүү хэмжлэл үгэнгүүтээ одоо хариу талбар бичдэг ч юм уу. Эсвэл дахиад яг хэргийн материал үгэнгүүтээ хэмжил бичүүлдэг ч юм уу. Ари өөр хэлбэр чийлэлцэн гэж сонссон. Тэгээд тэрнээс надад нэлээд сонирхолтой санагдсан нөгөө өмгөөлөгч чинь бас хамаагүй одоо практик суурилсан ари өөр нарийн тийм мэрэгсэн одоо баг хөлжид болоод байгаа гэсэн үг шүү дээ тий. Одоо бусад төрлийн хуульч нараас хамаагүй ялгаатай одоо хуулийн этгээдэд хуульч идэг хуульч нараас хамаагүй ялгаатай өмгөөлөл идэг хүмүүс чинь тэг яг тэрнлүү нь илүү холбогдсон одоо нэг хэмжил хариултгаар бичин гэдэг нь хамаагүй сонирхолтой юм шиг санагдсан. Тэгдэл гэж журам дээр нь бичсэн мэн гэдсэн. Тэгээ яг сая энэ жил тэгсэн болов яасан юм бол. Сонирхолтой л. Тэгээ өмгөөлөгч яалтч бас жоохон онцлог л тоо тий бусад юунуудаас одоо секторт ажиллаж байгаа хүмүүсээ бодвол. Харин тийм. Одоо тэгээ жишээлбэл нөгөө нэг хинтээ тэгж ярьж тоглолоо доо. Эсэн тэгээд яг юу шалгах юм бол доо гэдгсэн чинь мэтгэлдэх чадвар шалгадаг гэсэн ингээд хийжсэн шүү дээ.
Зэсэгээр мэтгэлцэж чадрыг харуулна гэдэг чинь бас хэцүү л ах та. Бас л өөр чадвар байгаа байхгүй тий. Харин тий. Эсвэргээ хилцэх чадвар харуулна гэдэг чинь шал өөр өөр чадвар шаарддаг байгаа байхгүй. За тиймэрхүү сонинтай ойр тийм юу яриаггүй баялаа. Харин энэ жил дээр нь бас айгүй сонирхолтой жил байна өө. Тэг янз бүрийн шалгалт байж шиг. Гэтэ яг энэ жил сая нөгөө хуульч өмгөөлөгчөө шууд зэрэг өгөөд ингээд гарсан хүмүүс бол айгүй карьерийнхэнд оргил юм шүү. Харин тий яа. Нэг хит хитэн шат агсан уу юу? Тий ингээд дараа нь ярих та. Яа. Стимэт. За тэгээд эх ондоо бид хэд бас зөндөө л гоё шийдвэрүүд ярих байхаа гэж найдаж байна. Тийм тэгээд 7 хоногийн дараа 24 оны маань сүүлийн шийдвэр кейс маань орно. Тэгээд тиймэрхүү л энэ да. Тэгээд энэ жилийн кейс юу подкаст угаасаа ингээл 2 дугаар оролт ууш тийм дөө. Харин тий. За хойлоо митингээ дуусгах уу? Тэгээ тэгээд баяртай та бүхэндээ энэ хүртэл сонсонд баярлалаа. Тэгээд нэр за дуусгахаас өмнө хэлэх юм байгаа юм байна. Энэ зарим хүмүүс айгүй хөргөн комент үлдээдэг болсон байлээ манай подкастн дээр. Тэр комментүүд айгүй хөөрхөн байдаг шүү. Та хэд манаас сан сэтгэлдээ зөвлөмж ч юм уу шүүмж чижээс хуваалцаж бас болно шүү. Тийм тэгээд бид хэд чинь нөгөө сонирхолтой бас шийдвэр байвал явуулж байгаарэ гэж хэлдэг. Нөгөө хүмүүст хуваалцах тий бас заримдаа нөгөө ийм кейс олох чинь бас айгүй цаг авд юм а. Энд ч гоё юм уу, тэр ч гоё юм уу гэж хажигдал. Тэгээд одоо хүмүүст хуваалцмаар эсвэл нөгөө одоо тийм ч түгээмэл кейс биш ээж болно шүү дээ тий эсвэл тиймэрхүү кейсүүд байвал хуваалцаж байгаарэ гэж хэлье. За тэгээд баярлаа. Баяртай. Баяртай.